хайр Шоко. Ямар сайхан бэ? Ноён талхаа. Манай найз хотод ирсэн. Миний ажилдаг газрыг хармаар байна гэсэн. Танилцгаа таатаа байна. Намайг сүртэй шаасан талх гэдэг. Танай цагаан эдэний академийн найз. Таны талаар би зөндөө их сонссон ноён талхаа. Та бол миний мэдэх хамгийн гайхамшигтай үсчин талх шүү. Тантай бичлэн уулзах нэр төрийн хэрэг. Үгүй би энгийн нэг шарсан талх. Үгүй дээ эрхмээ. Энэ үсчин яг тань шиг агуу. Энэ олон цомыг харда ямар олон юм бэ? Ноён талхын дээд амжилт гэдэггүй. Дараас нь 7 жил. Хоочны хэрэггүй юмнууд. Хөөе талх залуу. Том ялагс гаргахаа бол ариун цэврийн өрөө бөглөрөөд байна. Сонсооч. Танд би Энэ хэд удаа хэлсэн юм бэ? Бүгд Шоко юу? Хууртай юмхтэй юу? Шоко. Ямар сайхан нэрвэ? Миний хүндэт Шоко. Сү чи намайг танилцуулаад өг. Гой. Шоко гэдэг би юу ч үсэн хийн. Хөөе, Шоко. Та завтай байна уу? Яасан? Өнөөдөр миний дагуулж ирсэн найз ямар байна? Сүйтэй шарсан талх. Танд сайхан санагдсан уу? Тэр цонхор талах уу? Яв. Би таныг болзоонд ямар байгаа болов уу гэж бодоод. Хинтээ? Сүйтэй талхтайхан их сайхан сэтгэлтэй, октын дунд алдартай. Алгасан. Гэхдээ яагаад? Миний сонирхол биш. Би ойлголоо. Сү Шоко юу гэж вэ? Шоко. Хайцараа өнөөрөө надтай уулзмаар мэл гэсэн үү? Өмсөг хувцсаална. Чамайг сонирхол нь биш гэсэ. Яагаад чамайг сонирхгүй байна? Илүү булчинлаг, боор арьстай залуу сонирхдох юм болов? Үгүй ээ. Би бүр ямар хөрөнгө хийхээ төлөвлөж гисэн байсан шүү дээ. Битгий уйлаа. Өөр билүүнүүд байгаа штэ. Үгүй. Би Шокод таалагддаг залуу болох ёстой. Юу? Яг одооноос ажиллаж эхэлнэ. Шокогийн төлөө хүчтэй бор залуу болно. Сү би явж туухай олж өргөлөө. Дараа уулзъя. Хүлээж бай, сүйдээ шарсан талхаа. Шоко, чиний төлөө юм шүү. Тийм ээ. Би одоо царайлаг болж юу? Хөөх, сүйдээ шарсан талхаа их гоё булчинтай болж. Шоко цаавал анзаарна. Үгүй. Би арай болоогүй. Би цонхгор хിവэрэ байгаа. Би цагаан гурил болж төрсөн. Гэрэл намайг хачуунаас шалчихсан. Би ийм байж яаж Шоко таалагдах юм бэ? Бор болмоор байгаа мó. Ноён талх чам тусалж магадгүй л юм. Тийм ээ. Ноён талх суудан шүү дээ. Шоког сонирхоод байгаа юм биз дээ. Тэр яах вэ? Тэгээд борломоор байгаа мó? Тийм ээ. Би борлох юм бол Шокогийн сэтгэлийг гацаагүй татаж чадна. Гэхдээ борлох боломжтой болов уу? Боломжгүй юм гэж байхгүй. Сүү агуулгаас борлуулдаг ор аваад ир. Ойлголоо. Энэ борлуулдаг ор юм уу? Тийм ээ. Талхан зориулж хийсэн тусгай загвар. Цагтаа би өөрөө ганц 2 удаа борлож байсан юм. Болгоомжтой жаахан халуун шүү. За. Хай. Хаим халуун гээгүй штэ. Жаахан багсгаж болохгүй мүү? Би тий гомдол борломоор байгаа үстэй тийм ээ. Сайхан бол өвдөг. Тэгтээ чигнээс галгараад байгаа биш үү? Хүчтэй байгаарай найзаа. Шокогийн төлөө тисээрээ. Чиний зүг хайрын төлөө тис. Би борлоно. Сайн байна. Сайн шаргадсан талхны хуваар шинэ амьдрал чинь эхэллээ. Баярлалаа эрхмээ. Би цоошин талгуулж гэж. Илүү шаржиг нуур. Хөөх,
Сүйдэ шарсан талхаа чи гайхалтай болчлоо. Маш их баярлалаа ноён талхаа. Таны тухай яриа бүгд үнэ юм байна. Үнэхээр үнэн. Тийм ээ. Одоо явж зүрх сэтгэлийн тулаа хүмүн. Баярлалаа ирхмээ. Маргааш уулзъя. Шок авах. Сайн уу? Сони юу вэ? Юу вэ? Сүйтэй шарсан талх цоошин төрхтэй болсон. Тийм ээ. Чи сайн уу? Би юу маа Цэцэг үү? аавно анхаарсан мөчөөс чи зүрх сэтгэлийг минь булаасан. Үгүй. Уучлаарай залуу. Би чамайг сонирхохгүй байна. Яагаад вэ? Харалда чиний төлөө булчинтай болох гэж маш их хичээсэн. Бас шаржиглуур болтлоо түлэгдсэн. Өө. Тэр надад үнэндээ хамаагүй л дээ. Тэгвэл яагаад би юу хийчих вэ? Зүгээр л чи манай даргатай их адилхан болчихж. Чи юу? Гэхдээ би адилхан биш ээ. Миний юун тэр хөгшин шаржигнуур талхтай адилхан байгаа юм бэ? Өөр штэ. Харалда би 20% хар. Баяртай. Шоко. Ноён талхтай болцож байгаа юм шиг санагдана. Яста мохоо. Ой, юу болов? Яагаад гуйнаглаад байгаа юм? Шоко гуйсан чинь санснаар болсонгүй юу? Цоглог бай найзаа. 50 дээр зөндөө бялуу байгаа. Маш том нарийн бовны гатар шүү дээ. Талхны болцоо. Зүг, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгч гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай манайх яг одоо Хэзээ зориодохгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорлоо байдаг. их орчин болгон дээ. Сүү. Шоко. Ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жил өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Арай олон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хатагтай талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэнанд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Тайлцгад таатай байна. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколад нь дүрсэн хамт канол юм гэж. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угаад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Анаа хамгаалагч нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ.
Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол доо. Дандаа л ажил гэдэг болж сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яах вэ? Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй хэрхмээ. Урт бислэг бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад л шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслуулчихлаа. Үйлчлүүлгэж хүлээж авахтаа бэлдээ. За. Сад болцоор болцоо. Соцлооч. Дэд болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхтандаа төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргачаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Ирхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихтэй бас үнэт хэлчихлөө. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр визтэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир ирлээ. Ээж. Хатсан уучин татахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж яа их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж үнгээгүй лөө. Хин ч алга байна штт. Хачуува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм гişэн шүү. Би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаа гэрсэн. Таараа. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх хайхыг хүссэн штэ. Тирамисутай ахаад уулзсан нь. Ахаад л намар боллоо. Хамгийн сүүлд уулзнаас хойш бүтэн сар өнгөрлөө. Хонгор минь. Тирамису зүрхэнд минь дутуу зуурсан гуриг шиг нүх үлдээгээд явжээ. Тирамису минь. Энэ эмсэглийг чинь ямар их санана вэ? Мөн айдуу зөөлөн байдлыг чинь. Гэхдээ чинийхээ аз жаргалын төлөө би тавьж явуулах ёстой. Харцайда миний какаон дүрсэн хайр минь. Хөрхи ноён талах. Тирамису. Би цааш чамгүйгээр амьдарч чадахгүй. Надад ганцхан чийл хэрэгтэй. Гэхдээ
Үннийг хэлээч. Чи надаас зайлс хийсэн. Би юуг буруу хийсний мэдмээр байна. Хэл л дээ. Яагаад? Зүгээр нөгөө би харав. Би халдсан болохоор толгоороо коконы нунтаг цацдаг юм л да. Хоёулаа уулзах болгонд салхилаад байсан. Өмнө нь хинт ч хэлж байгаагүй л дээ. Харин чамд хэлгээсээ санаа зовхгүй байна талхаа. Талхаа? Бас нэгэн намар. Миний тавилын юм та. Би өвөл рүү ганцаараа алхам. Ганцаар нь талах. Гав ганцаархмаа. Бүтүүлэг амтан! Хямрал. Эд том битэлтэй. Гэтэ том биенээс цаашгүй. Эдгээр жинхэнэ хүч гэж юу гэдгийг харуулъя. Бие жаахан халаан. Одоо энийг харж бай. Чи зүгээр нөөж. Очлоо найзаа. Хор туугаа чинь хүнд штэ. Байна уу юм чи? Энд нэг бяцарсан талх байна. Би уусчлоо. Оо, ноён талх яагаад оройдод байгаа юм бол? Тийм ээ. Ноён талхаа та яагаа вэ? Хэт их хүчтэйгээс болоод гараа хуучглаа. Эсэмэнд байгаа л боллоо доо. Зайлшгүй юм асуусан доочлаарай. Гэхдээ хэн үс засах юм? Усуу чи засчихоо. Би юу? Санаа зовлтгүй. Би чамайг гараараа сайн чиглүүлээд өгнө. Мэдхгүй. Яаж хоолоо идэх гэж байгаа юм бэ? Чамайг надад туслах хаа гэж тооцоолж байлаа. Юу? Эсвэл зүгээр л өлсөд өгчих. Өршөөгөрөө үсээ засуулах гэсэн. Тав тамарил. Миний чадварлаг шав сүү өнөөдөр чамд үйлчлэнэ. Ноён талхаа би сайн байж чадах болов. Битгий санаа зовоо. Зөөлөн талах юу ядах юм бол зүгээр миний цааврыг даг. Би юу хийж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар үсчин 3 инч кремнээс эхэлж байсан юм бэ? Эхлээд яг 2.5 инчээр шүрших ёстой шүү дээ. За. Үзээлцэг 45 градусын өнцгөр тавих ёстой. За ноён талхаа. Дөнгөж 1 инчийн зайтай байх ёстой. Наа шоколадны үрмгээр хачин хийгээд бай. Нунтаг сахарыг тэнгэрээс бууж угаа цасан хэрэг шиг цацаач. Улаан буут юм. Уурандаа шаргадах. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Ихтэй зам гэж хэлчихээ. Энийг л эстет гэдэг юм штэ. Сайхан хооллоо. Шоко хаачих нь вэ? Гүн намайг хооллохгүй юм уу? Юу? Би гараа хөдлөж чадахгүй шүү дээ. Шоко надад туслал та. Оо. Шоко? За. Махыг ширхгийнх нь эсрэг зүсэх ёстойг мэддгүй юм уу? Тэр ямар хамаатай? Яаж ч зүссэн хотод руу ч лорно штэ. Ямар хамаатай юм бэ гэсэн үү? Зүсэлтээс нь шалтгаална. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Яагаад ганцхан мах өгөөд байгаа юм бэ? Ногоо бас идмээр байна штэ. Гол дургуг минь мэдсээр байж. Гот хайвшраа. Энд бүр дасчихлаа шүү. Баязара. Энэ хоёр хаачва. Сүү, шоко, тоглохон бодоод гараад ирээ. Ганцаар минь орчихжээ. Гараач өргөж чадахгүй хад яаж хаяад явдаг байна. Ноён талхнаас олж би хайцагтаа живж байгаа юм шиг л болчихлоо. Голдуу сайн санаж хэлдэгч. Крэс хэтэрлээ. Гэхдээ гайгүй болов. Гараа хөдлөж чадахгүй штэ. Ноён талхыг мэдэн штэ. Шарагчанд хийсэн ч амьд гарна. За хоёё. Цагаан эдэний караоке орцгоё.
Амттан болгож энэ усан үзмийг идэмээр байх. Өөрөө идэх гээд оролдоод үзэхээстэй. Ямар ичмэр юм бэ? Би усан үзмэнд ялагдахаас татгалзаж байна. Төрөглөрөө би сохор болцоотой шин төрхтэй болмоор байна. Чаддагсан бол тусалмаар нэрмээ даанч гар болдгоо. Йоо, тэгвэл яах гэж үсчний газар ажилладаг юм бэ? Эндээс явах юм зүгээр. Эхлээд би хаягдсан, дараа нь хашгичууллаа. Тэр хоёр хааччихваа. Би хөлөөрөө хийсэн чамаас дээр юм байна. Би хөлөөрөө чамаас илүү зүсэх юм байна. Хөлөөрөө хийсэн ч би илүү гэж арай л хатуудуулчихвуу та. Байцаараа хөлөөрөө гинэ, тийм ээ. Хөлөө ашиглаж болох юм байна. Талах байгаа бүхийг сурвалжан ашигладаг. Тиймээс хөлөө ашигладаг хэрэгэ. Тавтамаар. Цаг авалгүй уулчлуулж болох уу? Болоогүй яах вэ? Нааш ирээд суухгүй юу? Хөөе, юу болоод байна? Санаа зовлтгүй. Энэ миний тусгай арга барил байгаа юм. Тоглож байгаа байлгүй дээ. Бараг болчихлоо. Та үнэхээр чадварлаг юм а. Хөлөөрөө зарчихлаа гэж юу? Ямар ч үс чинь над шиг ингэж чадна шүү дээ. Хартаа үнэхээр засчихлаа. Амьдралдаа ийм гоё үсний засалт харж байсангүй. Ээж, би бас хөлөөр засуулмаар байна. Ноён талах. Оливия Фиг Ньютон Джонсны дуу шиг дууч байхгүй маа. Тийм ээ. Гэхдээ л ноён талах ботогдоод болохгүй байна. Ноён талах зүгээр байгаа. Ой, энийг харсан уу? Тийм ээ, шууган тарж байгаа. Хүн болгон харсан. Хөлөөрөө ус засч байна гэж төсөөлөд үзтээ. Юу гэнэ? Шоко, тэр ноён талах байна. Сүү, хурд усчны газар руу явцгаая. Хүлээж аваарай. Ямар гайхалтай юм бэ? Яг одоо би ноён талхны хөлөөрөө ус засаж байгаа газарт ирээд байна. Ахын гахалтай чадварыг харцгаая. Тийм аа. Засчихлаа. Энэ зөвхөн талхны мөрөдлөг хөлөөрөө биелүүллээ. Ингэж чаддаг гэж мэдээгүй байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлсэн үстэй. Одоо би өөрсдөө санаа зовж байна. Үсээ засуулмаар байна. Та хоёр яагаад даанаа зүгөө зогсоод байгаа? Сүү, яваа зорсон шоколад аваад ир. Шоко, утас өөрөө хариулахгүй шүү дээ. Мэдлээ ирэх мэ. Тэр мундаг юм аа. Ноён талхаа асууж болох уу? Юу хийгээд байгаа? Харахгүй байна уу? Миний алдарт хөлийн тайралт. Хэлээвз би хөлөөрөө илүү байж чадна. Тэнгэр минь хөл ядарчихлаа. Сүү ирээд эндээс бариад. Байрч яах юм бэ? Ноён талхаа гарч ийн идчихсэн гэсэн үг үү? Тийм ээ, айлэрт идэж гисэн. Гэхдээ хөлөөрөө засдаг гэж алдаршсан болохоор гараараа засаагүй юм. Хөөе, супер одод хэтэж шүтэн бэхэрчлийн орныг хугалдаггүй. Танайхаа ажиллаж байгаа юу? Тав тайморил.
Миний харж байгааг Би харсан уу? харахгүй чадахгүй нэ. Хайвшраад хөлөө сул тавь. Харин би хөлөөрөө үсийг чин заснаа. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм а. Хайхалтай үсгэндэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэг яа. Сайхайтлээ. Ноён талгаа таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай. Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юун чимэвэ? Сүү яасан бэ? Ноён талгаа зайдасхан угаалтар нуурнд унжглаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мушга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайцхан нуурнд унжглаа. Бомбор цондгор бөөрөнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондгор цайцсан түр хүлээж өгөөрэй. Ноён талгаа Пан Шилён манай зайцхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй ээ, биш ээ. Манай зайцхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайцхан биш шүү дээ. Зайц нуурнд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа мó. Нөгөө ёо, санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Голж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалцж байна. Зайцгаа. Юу? Зайцхныг усан дунд Ноён ачсан. талгаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсандаа хоол энэ гэнэ. За хоол айд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайдас хаач вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гихчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрэг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм. Эсвэл дэвсгэр дээр явах ямар уу? Алтан зайдас хаач вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болов? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талгаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас билүү, мөнгөн зайдас билүү. Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дав болох. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдасаа эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой ягаад ч хамт байж чадахгүй. Бид өөрсдийнхөө зайцхныг л санаад байна. За, ойлголоо түр хүлээгээрэй. Энэ
Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрээ би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 352 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Таалхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад молгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Баан Шилэнгуй. Манай зайд ийм ухаалаг. Мөн байна. Манай зайдас мөн байна уу? Та бас яагаад байгаа юм бэ? Дуугавэжвэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа. Хурдхан үсчний газар байна. Үсчний газрын түүхийг мэдхүү. Эднийгтэй Хүүе. Энэ чинь бас юу вэ? За, энэ зайдас бол байна. би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол эрдэмтэн доктор Зайдас. Чи нөгөө яриад байсан шок нь байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талхаа та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өөхөө. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 2. Чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд өө. Тийм үү? Уучлаарай. Төдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайр юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсчний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр эрдэмтэн зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талхаа эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгагч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэв үү дээ? Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ мэ. Ой, тавиачи. Хөөе, Баан Шилэнгуй. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Баан Шилэнгуй, манай зайцганыг эргүүлээд өгөөч дээ. Гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцганыг авч явна шүү. Заа юу? За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Баан Шилэнгуй, энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шөрмөстэй. Тулааны эрдэмтнэд тэрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй. Хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа. Яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа, ингэж та зүгээр үү? Яагаад байна? Яагаад байна? Булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Йоо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна.
Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад өөх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайдсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. Нэг хоёр. Гэхдээ л тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилэн гой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй. Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдс байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлалаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Шагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? Загварын хаан талх. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Гоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмжгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлээ. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Найнган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талхчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу? Project Banway-г хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талхчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөөх, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Хувцлалт нь хитрхи хөлөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царамуута цахлан муухай юм. Юу гэнэ? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээдэр. Чамд зохих хувцас сонгоод үе ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцас бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингээ хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байх шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талхч нь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on.
Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яо, хэн таалагдаж байна? Элигаас надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг өсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол өсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Өсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм танд яг болж байна. Ястай нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тухгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ястай энгийн байгаа биз? Искини аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юу өсөн бөмбөг вэ? Өсвүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлдөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангой танд их ууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдээ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангой их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. И таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана вэ? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үсттэй. Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна.
Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан бийтэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм. Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Яг хам хуцаа тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм гоё ялгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан бийтэй юм бэ? Алтан гартаа гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалта. Хувцас өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гисэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Ноён тал үнэхээр гоё бийтэй юм аа.